Бүгдд нь эзний өдрийн мэндийг өдөр амттай Библийн Галат номыг гаргацгаая. Библийн Галат номын 5 дугаар бүлэг 1311 дугаар бүлэг байна. Галат номын 5 дугаар бүлгийг гаргацгаая. Галатын 5:16-аас 23 дугаар ишлээс өмнө хамтдаа суралцах болно. Би та бүхэнд өнөөдөр нүхлийн уран таталгааны онолт ялагдал агаас бол сүнсний үр жимсэн амь ба амар тайван юм гэсэн зүйлээр болж байна. За хамтдаа эснийг уншъя. Би энэс чанаар дуудъя. Харин сүнсээр яв. Тэгвэл та нар махбодын хүслийг гүйцэтгүүлэхгүй гэж би танарт хэлнэ. Учир нь махбод сүнсний эсрэг хүсдэг. Сүнс махбодын эсрэг хүсдэг юм. Юу гэвээс хүссэн юмсыг чинь хийлгэхгүй тулд махбод сүнснийг нэ эсэргүүцдэг ажээ. Хэрэг та нар сүнсээр үдэгдүүлдэг бол хуулийн дор эс байна. Харин махбодын үйлс нь илэрхий юм. Эдгээр нь завхаарал, бузар тачаал, садаглал, шүтэн шүтлэг, ид хид, дайсагнал, маргаан, харталт, уур хилэн, харгалдаан, хагарал, тэрс үзэл, атаархал, архитэлт, утга учиргүй нарийц гэх зэрэг юм аа. Би өөртөө та нарт сануулж байсанчлан удирдсан сануулъя. Ийм зүйлсийг үйлдэх нь Бурхны хаанчлалыг үүлэхгүй. Харин сүнсний үр жимсэн хайр, баяр баясгалан, амар тайван, төвчээр, инрэл, сайн сэтгэл, итгэмж, дэлгүүр зан өөрийгөө захирах юм аа. Эдгээрийн эсрэг хууль гэж байдаггүй. Галатын чуулганд Паул сайн мэдээ тараасан. Тэгээд сайн мэдээ тараагаад Паул явсан. Ер нь Паулийн нэг тийм өөрийнх нь юм аяг бол юу гэхээр нэг чуулганд очиж тодорхой хугацаанд үйлчлээд тэр чуулганы чуулганд ахлагчдыг босгоод тэгээд явдаг байна. Галат ч гэсэн ингэ үйлчлээд явсан байна. Тэгээд одлоо тэг Галатын чуулганы тухай харин Паул жоохон таагүй мэдээ ирсэн. Тэр нь юу байсан бэ гэхээр Паулийн тунхагласан сайн мэдээ бол Христос, Есүс Христос. Тэр нь юу вэ гэхээр хүн итгэлээр авах, Бурхны нэгүслээр авах гэсэн. Харин үүн дээр нэмээд Галатын чуулган яасан бэ гэхээр Юдэйн ёсыг нэгүслээр итгэлээр нэмж авах гэсэн. Итгэлээр нэмэх нь өөс, итгэлээр нэмэх нь хоцлол, итгэлээр нэмэх нь хуулийн үйлс. Тэгээ Паул Галатуудыг айгүй хатуу зэмсэн гэдэг. Тандыг би ийм урдан энэ тунхагласан сайн мэдээнээс иргэсэнд би бүр гайхаж байна гэж. Яаж ийм урдан хүмүүс энэ сайн мэдээнээс иргэж болт юм бэ? Яаж ийм урдан та нар хөрж өөрчлөж болт юм бэ? Бүр гайхаж байна. Тэгээд эднийг бүр ийм байгаа танд үнэхээр бүр мунхаг байна гэж. Тэгээд юу гэсэн бэ гэхээр мунхаг галатчуудаа айгүй хуцаар зэмсэн байна. Хэрвээ та нараа үйлсээр аврагдах юм бол, хэрвээ та нар махан биеийн хослолоор аврагдах юм бол Христ тэр байгаад яах? Хуучин гэрээний юудэ нөгөө хуулиас дагж амьдрах юм шүү. Хуулийн үрдэнгүүд болох юм шүү. Тэгэхээр Христ тэгвэл бидний хуулийн үрдэнгүүд байлгахгүй тулд бидний ингэ биелүүлж чадахгүй Христ өөрөөрөө биелүүлсэн юм шүү гэж чинь тайлбарлаж Галатын чуулганд хэлсэн. Тэгэд ингэж явж байгаад махан биеийн үйлс болон сүнсний үйлсийн тухай Паул Галатын чуулганд ярьсныг сая бид уншлаа. Энэ хэсэгт юу гэж байгаа гэхээр биднээс ямар нэгэн байдлаар үр жимс гарч идэг. Биднээс ямар нэгэн байдлаар үр жимс ургаж идэг. Тэр нь хоёр их сурвалжаас байгаа. Хоёр их үндсээс байгаа. Нэг нь юу вэ гэхээр махбодын хүслээс гарч идэг үр жимс гэж байгаа. Харин нөгөөх нь юу вэ гэхээр ариун сүнс өөрөө бидний дотор агуулдаг үр жимс гэж. Нэг нь өөрөө хүн бид өөрсдөө хийсэн махбодын үйлсээс болж ургадаг үр жимс байгаа бол нөгөөх нь бас тийм нөгөөх нь ариун сүнс бидний дотор төлөвшүүлдэг үр жимсийн тухай саяны бид уншсан Галатын 5:16-аас 23 дугаар эшлэлд ярьлаа. Харин гэдэг энэ олон Христ рүү хөвчлөө Христ дотор та нар болж дуудагдав. Та нар харин итгэлийн их чөлөөнд төр дуудагдсан гэж аюул олон чухал зүйлсүүдийн тухай ярьж байгаа Паул яасан гэхээр харин та нар сүнсээр яваа гэж хэлж байгаа 12 дугаар. Тэгвэл та нар махбодын хүслийг гүйцэтгүүлэхгүй. Бидний уншин шалтгаан нь юу вэ гэхээр бидний ариун сүнсээр үүддэг.
ариун сүнсний дагуу биш, харин өөрийнхөө махан бодын оюун бодлын дагуу. Махан бодны хүсэл тааллын дагуу. Энийг нь Паул хэлсэн бэхээр мах бодын үйлс гэж хэлсэн. Үйлсийн дагуу. Мах бодын үйлсийн дагуу. Мах бодын хүслийг гүйцэтгүүлэхгүй гэж би та нарт хэлнэ гэсэн. Сүнсээр явбал мах бодын үйлсийг гүйцэтгүүлэх. Уг нь айгүй энгийн ойлголт, энэ айгүй энгийн ойлголт. Гэхдээ энэ хэрэгжүүлэх бас тийм амар байдаг л дээ. Бид нэр өөрсдөө юу гэж боддог вэ гэхээр би хайрлах ёстой юм гэдэг. Хайрлах гэж хичээх үедээ бид нэр хайрлах чаддаггүй. Би төвчээртэй байх хэрэгтэй гэдэг тийм. Энэ сүнснээс гардаг үр жимсүүдийг бид нэр өөрсдөө хийх гэж оролдохдоо бид хийж чаддаг. Тэгээ харин зөвхөн сүнсээр явах үедээ мах бодын хүсэл тааллыг бас гүйцэтгүүлэхгүй гэдэг нэг юм сонин эсрэгцүүлэлийг Паул яриад 17 дугаар ишлэгийг харъя. Учир мах бод сүнсний эсрэг хүсдэг юм. Сүнс мах бодны эсрэг хүсдэг. Юу гэвэл хүссэн юмсыг чинь хийлгэхгүй тулд мах бод сүнс энэ юмны эсрэг үүсдэг ажээ гэсэн. Бидний дотор нэг юм хоёр төрлийн биш. Бидний дотор нэг юм дайн үргэлжлэж явж байгаа. Энэ нь ямар дайн бэ гэхээр ариун сүнс Бурхны хүслийн дагуу биднийг явуулах, их чөлөөний дотор амьдруулах тийм дайн байна. Нөгөөх нь болохоор ариун сүнсний эсрэг, Бурхны хүслийн эсрэг мах бодын хүсэж байгаа тэр зүйлийг гүйцэлдүүлэх юм. Тэгээ хүн бид хүссэн үсэг энэ хоёр зүйлийн хооронд л явж байгаа. Мос эзэн дээр очих мөч хүртэл явна. Яа бид нар нүглийн бит байгаа учраас. Энэ дайнаас хинч зогтож чадахгүй. Энэ дайн бид нар олцох. Энэ нөрөө байнга үргэлж хөвөл явж байгаа хгүй. Нэг удаа ялаад ялцдаг болсон сайхан сан тий. Тэгэл энэ дандаа үргэлж хөвөл явж байгаа. Тэгээ энэ үргэлжлэх хөвөл явц тунд хизээ бид сүнсээр явж чадахгүй гэхээр мах бодын хүслийн эсрэг буюу тэ сүнсний дагуух оюун бодолтой сүнсний дагуух сэтгэлгээтэй итгэлтэй байх үедээ сүнсний хүслийг бид биелүүлэх үедээ гэж ариун сүнсний хүслийг харин бид нар ингэхгүй бол бид хүссэн үсээгүй нөгөө талд бид нар алах болно. Ийм л хоёр зам тухай Паул хэлсэн. Энэ хоёр үргэлж нэг эсрэг үүсэж яддаг юм аа. Харин та альныхын талд зогсож байгаа бай. Эвлэлд нь идэхгүй зүйл гэж уусаа байна. Хагасаа их бид нэзэж хэлж чадахгүй. Тэрнтэй адилхан гим нүгэл ариун сүнсний хүслээр яагаад ч нэгдэхгүй. Хуулийн үстэй ариун сүнсний хүслээр яагаад ч нэгдэхгүй. Паул хэлсэн. Үргэлж нэг эсрэг үүсэж яддаг юм аа. 18 дугаар эшлэгийг харъя. Хэрв та нар сүнсээр өдөрдүүлдэг бол хуулийн дор байна. Тэгэд галаач болгонд бол энэ хамаатай үг. Өнөөдөр энэ биднээс нэг хамаатай үг биш. Яагаад гэхээр бид нэр хуулийн үсээр аврагдана гэж үздэггүй. Бид нэр Христийн итгэл, Христийн нэгүслээр бид нар аврагдана гэсэн энэ итгэл дотор явж байгаа. Энэ 18 дугаар эшлэл бол галаач болгоныхын шууд хамаатай үг байсан. Христ итгэл нэмээд хуулийн үс. Энэ хуулийн үс гэдэг нь ер нь бол хозрлын тухай ярьж байгаа. Үдэнтэй янз бүрийн ёс заншлуудыг даах тухай ярьж байгаа. Бид нэр үдэн ёс заншлуудыг даахдаг уу? Хуулийн үсийг даахдаг уу? Гэхдээ бид нэр хуулийг бид биелүүлдэг. Гэхдээ энэ бидний аврагдахын тулд биш. Авралт бид хуулийг биелүүлэх оролцоо. Авралт бах юм. Одоо юу гэх вэ? Нэг ч хувийн оролцоо хуулийн үс гүйцэтгэх байх. Гэхдээ бид нар хуулийг биелүүлдэг. Ингэснээр бид нар яадаг вэ? Христийн хуулийн дагуу амьдардаг баг. Гэтэ энэ Христийн хуулийн дагуу амьдарч байгаа нь өөрөө ингэснээр аврагддаг гэсэн утгатай биш. Аврал зөвхөн итгэлээр гэдэг. Сонирхолтой. Иесус Христ биднэрт ийм л агуу нэгүслийг өгсөн. Бид нар үс биелүүлж чадахгүй учраас итгэлээр Бурхны нэгүслийг авна гэдэг ийм л зашиг өгсөн. Харин Галатайхан болохоор итгэлээр нэг хууль гэдээ яваад байсан учраас Паул Галатын чуулганд 11 ишлэл хэлжээ. Мах бодын үйлсийн тухай үргэлжлүүлээд ярьсан байна. Харин мах бодын үйлс нь илэрхий юм аа гэж хэлсэн. Илэрхий гэж юм те. Айгуу тодорхой илэрхий нэг хийж харсан ойлгомжтой. Эндээс айгуу олон жагсаалтыг дурдсан байна. Эдгээр гэж яриад. Энэ гэхдээ зөвхөн Галаттай дурдж байгаа жагсаалт шүү. Ром дээр өөр байгаа, бусад загтлууд дээр өөр байгаа. Зөндөө болсон. Мах бодын үйлсийн дагуу жагсаалт бол нэлээд урт байдаг. Эдгээр нь хамгийн нэгдүгээр юу вэ гэхээр завхаарл гэсэн. Хэрвээ та завхаарл донд явж байгаа бол та сүнсээр явахгүй байна гэдгийг та шууд л өөрийгөө харж боломжтой. Завхаарл.
аливаа төрлийн завхаар тийм үү? Бузар тачаал бидний зүсэн бүрийн бузар тачаал байдаг. Мөнгө, эрх мэдэл, тийм янз бүрийн шунал төслүүд аюул олон талбарт байна. Тэгээ садарлал, шүдийн шүтлэг, дээд шид, дайсагнал, маргаан, хардалт үлдэлтэй маргаан махатын өсөлт тавьдаг. Өсөлт одоо тийм таас гэж хэлсэн махатын өслөөс гарахгүй юм. Маргаан, хардалт, уур хилэн, харгалтаа, хагарал шийс. Тэр сүзэл, хатаархал, дайрхталт, бутуучгүй навид сингэх зэрэг юм аа. Бид өөрөнд та нар сануулж байсанчлан урдчлан сануулъя. Ийм зүйлсийг үйлдэх чинь Бурхны хаанчлалыг өглөхгүй. Энэс нэг юм гинэн бас Христийн хайрыг дэндүү жижиг юм шиг ойлгох гэдэг юм ойлголтой. Бид нар заримдаа эдгээр те одоо дурдсан юм жагсаалтуудаас бид нар заримыг зөрчдөг. Тэгээд заримдаа бид нар хаалцдаг. Тэгээд заримдаа бид нар уурлаж бухимддаг. Заримдаа бид нар үзэн яддаг. Тэглээгээд тэгвэл та Бурхны хаанчлал орохгүй юу? Энд зүгээр те яг нэг махбодын үйлсийн дагуу бүхэлдээ амьдарч байгаа юм тухай ярьж. Итгэл энд байхгүй зөвхөн энэ үйлсийн дагуу л амьдардаг хүний тухай ярьж байгаа гэсэн. Итгэлээр биш харин энэ үйлсийн дагуу. Тэгээд бид нар итгэлээр амьдарч байх хэвчээ бид нар алдчихж байгаа. Гэхдээ Бурхан бидэрт гэмшлийг санал болгосон тийм үү? Гэмшээд ирээрээ. Тэгээд Ром дээр Паул хэлсэн шүү дээ. Христийн хайраас биднийг нүүр салгаж чадахгүй. Өндөр салгаж чадахгүй, хүч салгаж чадахгүй, их мэдээ салгаж чадахгүй. Тэр биднийг бидний энийг заримдаа хөнгөн ойлгох үед яадаг вэ гэхээр энэ эргээд биднийг ялгарлах одоо тийм муу нэг бай болж байдаг. За харж байна Бурхны хаанчлалыг өгөхгүй гэж бодож чи бол Бурхны хаанчлалыг өгөхгүй. Чи ямар хүмүүс вэ гэж тийм нэг муу нэг биднийг яллах бол яг үүнд бат итгэлтэй байна. Нөгөө төгөр энэ Петрийн хувьд 1-р Петр хэлсэн шиг их чөлөөгөө муу мухаг халахч болон бүх ашиг гэдэг үгтэй бас бид нэр адилхан хавсаж хамт ойлгож бодох хэрэгтэй. Юу вэ гэхээр тийм бид нар итгэлээр аваадсан бид нар алдаа дутагдaltaа гэд таныг алдаа тараадч үг биш. Нүүл өөрөө яадаг гэж махбодын энэ хүсэл нь өөрөө яадаг гэж биднийг Бурхны хаанчлалаас холдуулдаг байна. Бүр мөсөн авах хүч чадал нүгэлт байхгүй л дээ. Гэхдээ та тэр сонголтыг хийдэг. Тэр сонголтыг хийхэд чинь нүгэл өөрөө бинийг өдөөдөг. Христэс холдох сонголт хийгч. Христийг үүсгэх сонголт хийгч. Христийг орох сонголт хийхэд чинь нүгэл өөрөө бинийг өдөөдөг. Сүнсээр явж байгаа хүн махбодын үйлсийг гүйцэтгүүлэхгүй юу? Мэдээж тийм. Паул яг тэгж хэлсэн. Сүнсээр явдаг үйл та нар махбодын үйлсийг гүйцэтгүүлэхгүй гэж. Тэгээ бидний амьдрал тохиолддог нэг сонирхолтой жишээг Библиэд бичиж үлдээсэн. Энэ бол Давид хааны жишээ. Давид хичнээн бурханлаг хүн байсан гэдгийг Библи өөрөө бидэнд хичээлдэг. Бид нар Давидын амьдралаас биш. Харин Библи өөрөө Давид бол үнэхээр Бурхны хайрыг татсан хүн байсан юм. Үнэхээр үнэн зүрх сэтгэлээсээ Бурхныг хайрладаг нэгэн байсан юм гэж Библи өөрөө Давидын тухай хичээлсэн байна. Бид нар мэдэнтэй 1-р Самуэль уучлаарай. За би яг санахгүй байна. Самуэль өндөр ямар ч байсан юу гэсэн бэ гэхээр хавар хаад дайн морддог цагаар Давид дайнда мордохгүйгээр тийм цэцлэнтэй сүрлэг ордондоо зугаалаад явж байсан. Харин энэ үед яасан бэ гэхээр нэгэн эмэгтэй тийм усанд орж байгааг Давид харсан байна. Усанд орж байгаа юм чи хувцсгүй байдаг шүү дээ. Буцтайгаа усанд орж хувцсгүй нүцгэн байсан. Нүцгэн усанд орж ирсэн эмэгтэйг Давид харсан байна. Тэгээ Давидын дотор юу төрсөн бэ? Нэг тийм бузар тачаал төрсөн тийм садрахал төрсөн. Би энэ эмэгтэй Давид яг тийсээс гэхэд тэр эмэгтэй хүсэж эхэлсэн. Давид өөрөө их нэртэй хүн шүү дээ. Бүр өвдөлттэй хүн шүү дээ. Давид бас Бурхан үнэхээр тийм тууштай дуулууртай нэгэн байсан шүү дээ. Энэ талаас нь хараад үзээрэй. Мундаг итгэлтэй өнөөгөр бол тийм үү? Цуглаан төсөлтэй супер хэлтүүдийн нэг нь одоо тийм мэдгүй. Тийм юм байна тийм. Тэгээд мань хүн бодсоор ягаад яасан бэ гэхээр тэр эмэгтэйг зарцаараа дуудуулж авчираад тэр эмэгтэйтэй унтсан байна. Өчигдээ сэтгэлээр би байхгүй л тийм
эмэгтэй зөвшөөрөө хамтдаа болсон. Гэхдээ ямар ч байсан Давидын нүг хийсэн. Яагаад гэвэл тэр эмэгтэй нэг хүний ихнэр байсан. Эсвэтний гэр бүл болсон байсан. Тэгвэл Давидын сайн тэ шадар туслах болгохтэй цэргийн жанжин Uriah гэдэг маш сайн жанжингийнхан ихнэр байсан. Тэгээ Давид тэр эмэгтэйтэй удаа тэр эмэгтэйг жирэмсэн болсон. Давид хүүхэдтэй болсон тийм үү тэр эмэгтэй Давидээс хүүхэдтэй болсон. Тэгээ харин нөхөр нь Даны талбар дээр удаан хугацаанд байсан учраас эхнэр дээрээ ирж ойртов. Хүүхэдтэй болох боломж байгаагүй. Тэгээ яагаад хүүхэдтэй болсон бэ гэж асуудал хэлсэн тийм үү? Тэгээ асуудал гарна. Давидын асуудлыг дарахын тулд арга шийдсэн. Юу гэхээр Даны талбараас нөхрийг нь авчираад эхнэртэйгээ цуг амар гэдэг тийм ирэх өгсөн чинь манай хүн айгүй тийм мундаг жанжин байсан тул даяасан бэхээр миний анд нөхдүүд тэр Даны талбарт үүлээ үзэж тийм тусаа уусгаж явах би яаж юм эхнэртэйгээ зугаацааж байгаад амарч яах юм бэ? Би чадахгүй гэж хэлээд хааныхаа өрөөнүүд дээр хосон байна. За энэ ямар ч үс эхнэрлэн очиж чадахгүй байна гэдэг Давид мэдээ дараа нь ахиж нэг аргасан. Тэр юу гэхээр өөрөө сохтоож байгаа эхнэрлэн оруулах гэж оролцсон. Гэхдээ харамсалтай нь өөрөө сохтсон ч гэсэн эхнэртэйг унтаагүй байдаг. Эхнэр дээр ороогүй байдаг. Тэгээ Давид ганцхан сонголт болсон. Тэр нь юу вэ гэхээр за олон сонголт мэдсэн байсан багтаа. Гэхдээ Давид нэг муу сонголтыг хийсэн. Тэр сонголт нь юу байсан бэ гэхээр тэр жанжныхан дээд арай дээр байсан жанжинтай юу гэсэн бэ гэхээр өөрөө гэдэг хүнийтэй Даны тэргүүн шухамд төрүүлж авах боловсруулаад Даны талбарт хүлэх тийм ялаж өгсөн. Нууц захиад өөрөөр нь дамжуулаад өгсөн. Тэгээд манай өөрөө яасан бэ гэхээр очоод өөрийг нь аль гэж байгаа тийм Даны тэргүүн гонд очоод төрүүлээд өгөх гэж байгаа цагтлыг явуулчихад арай дээдлийнхэн тийм зархигчтай аваад өгсөн. Тэгээд Давид хаан байсан учраас тушаалыг нь биелүүлж Даны талбарт өгсөн байдаг харамсалтай. Тэгээд яг энэ үед иш үзүүлэгч Натан гэдэг нэг хүн байсан. Бүхний үйлэн яв амьдрч иш үзүүлэгч нэг юм байсан. Тэгээд Давид тэрийг нэгэн түүхийг ирсэн. Тэгээд тэр түүхэн Давидын амьдралын тухай байсан баггүй юу? Гэхдээ арай өөр зүйлсээр ярьсан. Давид хийсэн үглийг. Тэгсэн чинь Давид үсэн гэхээр энэ хүн өхүүл таарна гэж хэлсэн. Харин Натан би түүхийг аягүй товчилж байгаа байхгүй юу? Та нар өөрсдөө уншаарай сая. Тэнгүүт Натан энэ хүн бол тааштай гэсэн. Давид тухай хэлсэн гэдэг. Одоо энэ цагаас эхлээд тань дээр одоо та болон таны гэрийнхэн ирэх шийдэлүүдийн тухайд Натан шийдвэрч хэлсэн. Тэгээ ганц нэг гин нүглээс болоод Давидын амьдрал үнэхээр олон жилийн хугацаанд оронгороо ирсэн. Тэр сүр хүчтэй хаан байсан тийм энэ цагаас эхлээд яасан бэ? Хүүхд Абсалом Давидын эсрэг босож өгсөн. Хаан ширгийг булаах гэж байсан. Хэдэн жил хүүхдээсээ цогтож явлаа. Бид мэдж байгаа тийм Саулаас бараг 10 орчим жил Давид цогтож явсан байдаг. Арай ч нэг юм хаан суудал цугаад тийм ингээд нэг явж итэл энэ гин нүглээс болоод үр хүүхдээсээ төрсөн хүүхдээсээ том хүүхдээсээ цогтоож шаардлагатай байдаг. Саулаас цогтоосон шиг яхаа цогтоосон. Хүүхдүүд нь Давидын татвар эхнэрүүд дээр орж хүч хэлсэн. Тэгээ Натан яг энэ шийдвүүлсэн баг. Ийм зүйл болно. Яг л тэр бас харамсалтай. Танайг ил салахгүй. Танайг завхаар салахгүй. Тэгээ төрсөн ах нь төрсөн дүү өгч хэлсэн. Тэгээ Давид нь юу ч хийж чадаагүй. Давид хийх боломж байхгүй. Яагаад гэхээр угаасаа энэ гин нүглийн үр дагавар юм биш. Махбодынхан дээр тачаалаад агсныхын үр дагавар юм биш. Тэгээд Давид яг энэ үедээ юу гэж дууссан бэ гэхээр та надаас өөрийнхөө ариун сүнсийг битээ аваач. Та надаас өөрийнхөө оршихуйгаа буу алдуулаач. Та авралынхаа баяслаа надад харин үүрэн өгөөч. Би таныг хичнээн буруу юм хэлсэн би мэдчихэв. Та миний зүрхийг заснаас хамгаалж өгч байна. Давид бидний өмнө яг энэ үед гимсэн л дээ. Гэхдээ тэр гимшлийг өөр дүн авчраа. Бурхан хэлсэн учраас. Бурханы үгтэнд гүйцэлцсэн Давидын гэр орно. Тэгээд Давидын гэр ороод олон жилийн ороо босгаад байсан. Тэгээд эцэстээ бүх хүний нүдэн дээр тэг хэвштэй байдал Давидын гэр орсон. Маш их завхаарлал явсан. Өөр хүмүүсд нь хоорондоо бие биенийг алсан.
Давидыг хүйжээс Авсалом том хөвгтөнтэй дайны талбарт өгсөн байдаг. Давидын эзрийн жаншин даатуулж Давидын нүдэндээ. Гин нүгэл өөрөө тийм махбодын өсөлтөж өөрөө бидний амьдралд ийм муу дагуулыг авчирдаг. Та бодож болно те Давид оргил үедээ хүртэл Давид алдсан. Давид оргил үедээ хүртэл Давид те махбодын өсөлтөж давтагдсан байхгүй. Махбодын үйлсийг гүйцэтгүүлсэн байхгүй. Тэ хадалтаа тэр сүнсэл юу гэдэг те зөндөө болно. Бид нэр сүнсээр явж ирсэн. Тэгвэл махбодын үйлсийг гүйцэтгүүлэхгүй. Сүнсээр явхад бид нэр те зай гаргах юм бол бид нар махбодын үйлсийг гүйцэтгэв. Тэр зайгаар дамжуулаад гин нүгэл орж ирдэг. Давид тэгсэн тийм үү? Давид магадгүй те хаан Даниха талбарт их зэрэг өгдөг. Тэр командлагч гож явах хэрэгтэй байсан. Гэсэн бол Давидын тэр нүцгэн эмгтэйг шарахгүй хуусан, гим нүгэлжүүлдэхгүй хоосон, Давидын гэр орны маймшигтай тулахгүй хоосон. Гим нүгэлгүүд авах ирэхгүй байх гэсэн. Тэгэл Давид хийх зүйлээ хийгээгүй, сүнсээр яваагүй. Анийн зайгаар муу нэг болж ишгэлсэн. Хороор дуршлаас 23 дуршлын хамтдаа харин сүнсний үр жимс нь хайр, баяр баясгалан, амар тайван, тэгжээр, инрэл, сайн сэтгэл, итгэмж, үлгэн зам өөрийгөө захирах юм эдгээрээс хөөс гэж байдаг. Хэдийгээр монгол хэл дээр те одоо 9 төрлийн үр жимс байгаа ч гэсэн грек хэл дээр нэгмэл нэг л утгатай. Энэ бол зүгээр ариун сүнсний үр жимс гэж хэлж байгаа. Салангад нэг 9 өөр төрлийн тухай яриаг байдаг. Сонирхолтой. Ганц тоон дээр байдаг байхгүй юу? Ер нь Библи өөрөө тоог аягүй онцолдог. Ялангуяа бичгийн үед. 3-р бие, 2-р бие ганц тоо тийм аягүй онцолдог. Энэ юм өөрөө ганц тоо. Тэр юу гэхээр ариун сүнсээр явах үед биднээс энэ үр жимсүүд өөрөө гардаг гэсэн үг. Ариун сүнс бидний дотор энэ үр жимсүүдийг оруулдаг. Энэ бол нэг үр жимс гэж ойлгож болно. 9 өөр байдлаар хэлж байгаа. 9 өөр төрлийн зүйл биш. Биднээс заримдаа хайрлал. Би яг сайн мэдгүй байхдаа юу гэж ойлгосон бэ гэхээр хайрыг урж юмсан надаас ургана. Би хайрыг ургуулж чадна гэж бодсон. Гэхдээ юу гэхээр энэ өөрөө сүнстэй урж юмсан. Та өөрөө 1000 төлөөд ургуулж чадахгүй гэсэн. Та өөрөө 1000 хичээгээд ургуулж чадахгүй гэсэн. Яг энэтэй холбоотой Иесус Христ Иохан номын 14 дугаар бүлэг дээр юу хэлсэн бэ гэхээр би бол усан хөлбөмбөг жийхэн. Миний эцэг бол тариалагч. Харин та нар бол мөчр. Жимс хаанаас ургадээ? Мөчрөөс ургадаг байхгүй. Модноос нь ургадаггүй. Модноос мөчрөөс салаалдаг. Салаалсан мөчрөөс жимснүүд ургадаг байхгүй. Та нэг аягүй өндөр те самарны модны нэг юм яг энэ хамгийн бүдүүн хэсгээс нь ганцхан самар ургацсан байгааг болж харсан уу? Боломж байхгүй. Та цэцэгний модыг хараарай. Бидний ялч модыг та хараарай. Заавал ч мөчрөөс нь жимс. Жимс ургалдаггүй мөчр болгоныг нь миний эцэг усан үзмийн талбайд эрхлэгч, тариалагч тийм тайлж очиж олон илүү жимстэй болгох нь бол ургуулдаг юм аа. Энэс өмнө нэг чухал зүйл хийсэн юу гэхээр мөчр нь модтойгоо холбогдохгүй бол хизээж жимс. Ариун сүнсний үр жимсийг бид нэр эзэн Есүс Христтэй холбож ижил болох хэрэгтэй. Та өөрөө тийм 1000 төлөөд жимс гарахгүй. Бид нар мэдэн те мөчр хаанаас ихтэй модноос ихтэй мод нь хөрснөөс үндэснээс ихтэй. Тэр үндэснээс ихж байгаа үр шиг мөчрлөө дамжиж жимс гарч. Тэгээд мөчр модтойгоо холбоотой. Мөчрийг хугаллаа юм уу? Модноос салангад бид нар өөрсдөө бид нар жимс болж чадахгүй гэсэн үг. Бид нар яаж тэгвэл эзэн Есүс Христтэй холбоотой байх вэ? Бид яаж эзэн Есүс Христийг болсон жинхэнэ мод болсон те тэр эзэн Есүс Христтэйгээ бид нар холбогдохгүй. Бид нар холбогддог. Гэхдээ сонирхолтой нь юу вэ гэхээр заавалчгүй бид нэр тайрч ажиллах ялдаж модтой зүйлүүд бидний амьдралаас гардаг. Хэрвээ тэгдэггүй байсан бол
Эзэн Есүс Христ миний эцэг бол усуус минь чихэн цэцэрлэгчтэй та нарыг таарч арчлахгүй. Илүү хэмжээ сургуулахын тулд таны мууцсан өгцсөн эцгийг таарч арчлахгүй гэдэг ярихгүй байсан. Тэгэхээр үүнийг ярьсан шалтгааны би бодохдоо юу гэж бэлтгэдэг вэ гэхээр бид нар эдгээр холбоотой байгаа ч гэсэн муудах зайг заавалч уус гаргаж идэг. Түүнийг тайруулахад харин аюул хөвтөлтэй байгаа. Аюул хэцүү байгаа. Гэтэ бурхан үүнийг хүсдэг хийдэг. Нөгөөдгөө бид нар холбогдсон хэрнээ бүр өгч байгаа мөчч ус заримдаа бид амьдчиж болно. Энэ үед үр жимс гарахгүй. Ногоо норч байхгүй. Үр жимс байтхан ахиагаач гаргаж чадахгүй. Мууцаар ягаад хатсаар ягаад эцтэй тайрдахгүй бол мод руу ордог тийм бид мэднэ. Мод руу оруулахын тулд тайрч хайдаг. Бид нар юу яаж эзэн Есүс Христтэй нэгдүгээрт нь холбогдох. Хоёрдугаар бид нар яаж ариун сүнсээр бид нар явах вэ? Эд биднээс ариун сүнс төрж юмс гарч яндаг. Энэ бол итгэж бидний бодох ёстой тийм чухал одоо итгэлийн амьдралын нэг чухал бодох ёстой. Давид Давид хааны тухай бас нэг сайн жишээ ярмаар байгаа. Бид рүүсэндээ Саул Давид хаанд 15 жил хөөгдсөн байхгүй. Давидыг баг залуу хончин багт нь бахан дууцсан. Хаанаар туссан. Саулын төлөө хэн тулалдсан? Давид тулалдсан байхгүй. Бурханыхаа нэрээр. Ингэх үед Давидыг тэ Саул тэр цагаас эхлээд Саул хаан Давидыг өөрийнхөө зэргийн амьдаа авдаг. Давидыг бүр жанжин болгодог. Ингээ баатар болгодог. Тэгээ цаг хугацаа явсан Давидын гарыг үнэхээр юус. Тэгээ нэг өдөр тэ агуу их ялалтыг байгуулад ороод Иерусалим руу ороод ирэх үед яасан бэ гэхээр Саул мянгыг алсан гэдэг дуулж ирлээ. Тэр нь Саул амар их баярсан. Тэгсэн чинь ардаас нь нөгөө хүмүүс ч юм Давид харин төмийг алсан гэж дуулчихдаг. Энэ бол Давидын үр жимс байсан. Давидаас гарсан үр жимс байсан. Яг боддог. Энэ үед харин Саул уурсан. Энэ Давидд миний хаан ширээг булаах дутуу байх юм. Саулын өсөл байсан гэхээр Ионатан гэдэг хүүдээ хаанчлаа шийдэх болсон. Тэгээ бурхан аль хэдийн Саул Давидд хаанчлахыг хүсэн юм л та. Энийг харин Саул хамгийн шүрхэг хүсээгүй. Тэгээ бурханаас авсан мэрэг төлөвчтэй утсан сүнс дуудагчтай бодлоо биш. Өгсөн Самуэлийн сүнсийг дуудаж уулзсан байдаг. Зөвлөгөө авсан байдаг. Энэ Самуэлийн сүнс дээд хэрэгтэй боомжлос тийм үү? Тэгэд эннээсээ болоод Давидыг алах гэж оролцсон. Давид Саулаас маш олон жил зүгтэж амьдсан. Тэгэд энэ он жилүүдийн нэлийн эцэст юу болсон бэ гэхээр бүр тэ Давид Саул хаан 3000 зэрэг дагуулаад Давидыг болон түүний тэ түүний тусагчдыг алахад хөөж та боддог 3000 зэрэг ямар ч майр юм бэ тэ ганц хүнийг алахын тулд. Тэгээ Давид нэг агууд нуугдсан байсан. Ягаад чинь тэ ардаас нь мөрийг өшгсөөр байгаад Саул хаан тэр агууд тулж ирээд тэр агуу руу орж шалгасан байдаг. Бид олж чадаагүй тэ Давид болон түүний тэ цэгүүд тэр агууд нуугдсан байсан. Тэгээ магадгүй тэ Давидд бол үнэхээр том боломж ирсэн. Ахугаас нэгэнтээ хаан болох юм чинь тэрийг заавал юу нь хэлэх гээд байгаа тэ шууд хаан болох боломж тэгээд байсан. Гэтэ Давид Махбодынхаа үйлсэнд бодоогүй. Махбод бол юу гэсэн бэ гэхээр чи газ наатаа. Тэг одоо ч гэрхэн бурхан чиний гарт өвчлөө шүү дээ. Одоо чи алчаач. Тэгээд чи хаан боллоо шүү дээ. Магадгүй даатууд биш хүмүүс ингэж бодсон баг тий. За одоо жинхэнэ Саул ихтэй Давидын гарт одоо л орж ирлээ тий. Энэ бол жинхэнэ алтаж болохгүй алтан боломж тий. Магадгүй хүний амьдрал ганцхан ирэх боломж биш магадгүй. Энийг л ашиглах хэрэгтэй. Яг ийм боломж Давидд ирсэн байна. Тэгээ сонирхолтой Давид ямар сонголтыг хийсэн гэж хааны нөмрөгний хормоог зүгээр тариал явуулсан. Тэгээд Саулч тэр хийдэг. Тэгээд Саул хаан Давид агуугаас гараад явах чиглэл Давид ардаас нь гарч ирээд юу гэсэн бэ гэхээр тэг миний эзэн гэж яадаг. Өөрийг нь алхаж байгаа юм. Миний эзэн. Өнөөдөр таныг тэг охин эзэн миний гарт өглөө. Гэхдээ
Би таныг яаж эзний тусалсныг яаж гарч харж чадах юм бэ? Тэгээ таны гарт эзэндээ таны миний гарт тусны баталгаа бол энэ байна. Нөгөө нөгөөх нь урсан хэсгийг хаана харуулдаг. Эргээд харсан чинь нэрнээсээ л ингээд үсээд авчихсан. Тэгээ саавалаа гимждэг. Тэгээ намайг аль боломжтой байсан юм шүү дээ. Гэсэн намайг алсан. Тэгээд энэ удаатай ингээд яваад өгдөг. Тэгээ дараа нь дахиад л алах гэж хүссэн л дөө. Тэгээд Даны талбарт саавал харамсдаг гэсэн байна. Тэгээ харин Давидын сонголт шийдвэр бол жинхэнэ бурхантай шийдвэр байсан. Тэгээ бид нар хэрвээ сүнсээр явах юм бол бид нар яг Иесусийн амьдралын үр дагаврыг үлгэр загвараар бид нар амьдрна гэсэн. Энэ бол өөрөө бидний яг сүнсээр явах амьдрал та. Сүнсээр явах юм тийм гэж би хэлье гэх юм бол би Иесусийн амьдралыг үлгэр жишээ болгож амьдраарай л би хэлнэ. Иесус юу хийсэн юм? Өөртөө хэрэглэх гэж ирсэн нэгэнтэй Иесус хэрэгтэй л яваад байсан. Эсвэл өөрийнхөө зүгөө нотлохгүй өмөрөө л зар хийгээл яваад байсан. Үгүй шүү дээ. Зүгээр л боодгогдсон. Чиний биш. Өчтөө хүмүүст Иесус тусалсан. Өчтөний заримдаа итгэж исэн. Хатад ороо хүмүүст эзний хаанчлалыг сайн мэдээд өгч исэн. Бурхан эзэндээ очиж тий өөрөө чинийг үзэгдэл газар очиж залбирч исэн. Уулан дээр очиж залбирч исэн. Үйлчлэл болгоно бурхандаа даатгаж бурханаас асууж залбирч исэн. Яагаад гэвэл өөрийнхөө хүслээр биш харин бурханы хүсэл нь миний амьдрал. Миний үйлчлэл амьд биелэх ёстой гэдгийг мэдчихсэн байна. Хүч чадлаа бурхны эцгээс авч ирсэн. Одоо өнөөхийнхөө бид нар юу вэ? Юу хийгээд юм те? Чимээгөө цаг хийж юм те? Нөхөрлж байна. Очиж нэг сайн мэдээ тарааж байна. Бурхныг уншиж байна, залбирч байна. Ганцаараа болон бүлгээрээ залбирч байна. Хүмүүс тусалж байна. Инэрлийн үйлчлэл хийж байна. Амьдралд бид нар өдөр болгон олон сонголтуудтай нүүр тулж байгаа. Гэхдээ тэр сонголтуудтай нүүр тулах үедээ бид нэр Иесус миний орон байсан бол юу хийх байсан болоо? Иесус миний орон байсан бол юу хийх байсан болоо? Иесус миний орон байсан бол энэ хүнд хэрхэн хандах байсан болоо? Иесус миний орон байсан бол энэ өсөлт байдалд хэрхэн хариулт үзүүлэх байсан болоо гэдэг. Энэ л одоо тэр хэмжигдэнээр бид хэрэг өөрсдөө хэмжээд тэгээ бинтлээ давах бид нэр үйлчлэх гэж чадах юм бол энэ л өөрөө жинхэнэ сүнсээр явж байгаа гэдэг юм байна. Сүнсээр явахаар бид нэг тийм сүнсэнд хөтлөгдөө сүнсэнд хүлэгдээлтэй сүнсээр зүгээр цаг хугацаа орон зайг алгасаалтай бид нар заримдаа тийм боддог. Тийм биш. Эсвэл тэ сүнсээр дүүрнэхээр тэ миний оюун бодол бүр алга болол. Ухамсаргүйгээр тэ ердөөсөө сүнс миний бүх юмыг захираад шийдээл. Тийм биш шүү дээ. Тийм хийж болохгүй байсан. Бид өөрсдөө оюун бодолтой байна. Тэгээд бид өөрсдөө оюун бодлыг христийн оюун бодол шиг болох хэрэгтэй. За би нэг хэдэн 3 чухал зүйлийг хэлье. Хатуу өрсөнд ногоог хийж тавьдгүй. Тэг бид мэднэ хавар болохоор хадлан гарч байгаа хүмүүс яадаг вэ? Газраа хардаг тий. Тракторны нэг аюул юм үзүүртэй гурвалжин үзүүртэй сэрээ зовж байгаа. Газрыг хийж хатуу өрсөнд тавих боломж байна. Хэрвээ таны итгэлийн амьдрал хатуу өрс байх юм бол та эзний нэрээр авч чадахгүй, тэрээс үжим сурах боломжийг та нээж чадахгүй. Та Бурхны ариун сүнсийг өөрийнхөө дотор ажиллах боломжийг та үгүй хийж байна гэсэн. Та өөрөө хүчээр орж байна гэсэн. Энэ нь ямар байдлаар илэрдэг вэ гэхээр би зүгтэй амьдрал. Би зүгтэй. Танаас гадна бусад хүмүүс амьдарч байгаа гэдэгт та бодож үзэх хэрэгтэй. Альва нэг зүйлтэй Бурхны хүслийг илэрхийлэхээс илүү миний хүсэл гэж хэрвээ та тийм шийдвэр гаргаж байгаа бол та хатуу байна гэж хэлмээр. Ийм хатуу өрсөнд үр тарихдаггүй. Үр тарихдаггүй бол жимс уухгүй. Ариун сүнсний ажил хатуу өрсөнд явахгүй гэсэн. Харин таруу байх хэрэгтэй. Хөрсөөгөө зөөлөх хэрэгтэй. Ариун сүнс, Бурхны ариун сүнс зай тавих хэрэгтэй. Та өнөөдөр би биш харин та намайг захираач. Би мэдэж байна. Би өөрийгөө захирахаар л тийм олон зүйл дээр алдчих гээд байна гэсэн үг. Шударгаар хөлөөж хэрэгтэй. Би олон зүйлд цорогдоод байна. Яг эзний өмнө ингэж залбирч байдаг байхгүй. Бурхан би нүүрт найдалдаг байна. Оон гайгүй мөхөр тэгэл алдчихад.
чадахгүй. Эзэн та хүчийг өгч та захирч. Миний амьдралын эзэн та байх гэж залбирч. Хоёрдугаар бид нэр хөрсөж үйлсэн бол бид нэр тэр энэ үүртэй бурхан үрийг тарих бол. Бурхан ургуулах бол. Харин үүр тарих услах нь бидний ажил. Та үр тарьаарай. Итгэлийн сайн үйлсээр өрөөдийг тарьсаар байна. Тэгээд та бас түүнийг устгах нь таны ажил байхгүй. Коринт дээр юу гэсэн бэ гэхээр Паул би тарьсан, харин Апол устгасан, харин ургуулах бурхан юм гэж хэлсэн. Тарих, устгах үүрэг нь хүмүүс биднэрт байдаг. Та тэр үүргээ бурхан битгий даатах. Та харин өөрөө хий. Та өөрөөсөө шалтгааллах зүйлээ та өөрөө хийх хэрэгтэй гэсэн. Бурхан минь та тарьаарай гэж хүлээгээд хэрэггүй. Та өөрөө тарьж хэл. Бурхан минь та туслаарай гэж хүлээх хэрэггүй. Та өөрөө усалж хэл. Тэгээд бид мэдэндээ цонхон дээр дахин цэцэгээ жоохон услахгүй хайчаар хагдрал өгсөн байдаг тийм харамсалтай. Итгэлийн амьдрал ч гэсэн яг ийм байнгын услага, байнгын арчилгаа торлогоо шаардлагатай, зориудын ухамсартайгаар Христийн оюун санаа, Христийн бодлын дагуух үйлдэл гэсэн. Байнгын. Ингэхгүй бол та итгэлийн замаар хичээл сайн явж чадахгүй. Бурхны хүслийн дагуу ариун сүнсний юмтай нүүж юмсуудыг тийм ургуулах хүслийг та дотроо бүрдүүлэхгүй гэсэн. Тэнд яалахгүй. Өнөө олон их хүчгүй болон сул дараа болно. Усал гэсэн тийм үү? Залбирлаар та өөрийгөө услаарай. Магтаалаар та өөрийгөө услаарай. Эзний үгээр та өөрийгөө услаарай. Итгэлийн хүмүүстэй хамтдаа байхдаа хамтын нөхөрлөлөөр та өөрийгөө услаарай. Хамтдаа харилцаа та өөрийгөө услаарай. За үүний дараа нэг үйл явц байна. Тэр нь юу вэ? Жимс гарч ирэх үйл явц. Ургах үйл явц. Ургуулах ажлыг бурхан хийх юм аа. Ариун сүнсний үр жимсийг ариун сүнс өгдөг юм аа. Бид нар биш. Энэ цаг хугацаа хэрэгтэй. Тэгээд 7 хоногт 7 хоног тариад ургадаг үр жимс эрдэнэт байдаг юм. Би сайн мэдэхгүй л дээ. Энэ жоохон удаан багтдаг. Мод бол бүр удаан. Тэгээ юу гэдгээс хамаарал бүр удаан. Хугацаа хэрэгтэй. Бид чинь нөгөө нэг юмны үр дагаврыг аюул төргөн авах гэж хүсдэг хүмүүс те. Аюул ордон баяжмаар байна. Тэгээ аюул ордон мондог хүн болмоор байна. Аюул ордон хүчин сурмаар байна. Аюул ордон англи хэл сурмаар байна. Аюул ордон карьер хөлмаар байна. Боломжгүй. Арын алхах гэж нэг байгаа л та. Хэрвээ та бурхныг арын алхах чадахгүй бол тэг боломжгүй зэ. Хугацаа хэрэгтэй. Үр жимс гарахад хугацаа хэрэгтэй. Тэр хугацаанд харин юу хийх юм? Болоогүй байна гэж хойш суух юм уу? Тэгвэл болохгүй, угаасаа болохгүй. Эзэн ч хугацаа хэрэггүй. Харин та тэр хугацаа эзэн их мэдэхгүй ч гэсэн та тарьсаар байх хэрэгтэй. Та усалсаар байх хэрэгтэй. Бурхан болох ажлыг үгүй. Коринт болонд Паул ингэж хэлсэн байна. Та нараас олонх нь хүчгүй, олонх нь сул дорой, олонх нь өвчтөө. Тэгээд дээрээс нь танаач болгонд ийм их хаврал маргаа, ийм нэгдлэхгүй байдал. Би нэгээ шүүж байгаа, би нэгээ хөндлөхгүй байгаа. Тэгээд бүр бурхнаас таахгүй, бурхнаас ч юмихгүй байгаа байдал. Та нар тэгээд нөгөө нэг бор хоолой гэж байгаа. Та нар нөгөө махбодынхоо дагуу байсаар л байгаа гэх юм. Ийм учраас та нар ийм байсаар л байгаа юм. Тийм ч учраас би та нартай бор хоол идэх хүн мэд та нартай би төлөвсөн хүн мэд, насан турш хүн мэд би та нартай ярьж чадахгүй байна гэж хэлсэн. Нөгөө л тэр сүүгүй чинь би та нартай авчиж хэрэгтэй болж байна. Тэгээд бид нэрт өмнө сонголт байгаа. Та махбодынхоо хүслийн дагуу байх юм бол та ийм л байх бол харин та сүнсний дагуу Христийг дүүргэсэн юмлаар амьдрах юм бол та танд хайр байх. Танд баяр баясгал байх бол таны амьдрал бүхэлд нь амар тайван байх. Төвчээр байх бол хаанасаа гараад байгаа юм бэ гэмээр төвчээр танаас гарах бол яаж хайрлаад байгаа юм бэ гэмээр хайр танаас гарах бол юунаас төрөөд байгаа юм бэ? Хаанаас нь ундраад байгаа юм бэ гэмээр баяр хөөр танаас ундрах гарах бол амар тайван байх бол
өөрийгөө загж чадах гэх юм байна шүү дээ. Хариу сүнсний өвчөө өвчмөс танаас өндөр хурлаа хантаа залбирцгаая. Нүглийн өрөөнд хандах нь уналт ба ялагдал хавралт байдаг бол харин сүнсний өвчмөс нь ам ба амар тайван руу та бидний хөтлөх юм аа.